идсэн юм. Өглөөний минь, өдрийн минь, дараагийн минь нараа. Эндээс жоохон бол яа миний яриа сонсогдох юм болов. За өнөөдөр 3 дахь өдөр уг нь хичээл орох хэрэгтэй байсан. Би өчигдөр энд аюулгүй байдал зарлаад одоо нэг шуурга, далайн шуурга болж байгаа, хар сэлэх болж байгаа. Тэгээд тэрнээс болоод аюулгүй байдал зарлаад тэгээд өнөөдөр хичээл сургууль ажлууд нь ер нь бол зогсож байгаа. Энд бол хэцэнгүй нөхцөл байдал бол одоохондоо гайгүй байна. Шүн бороо орсон байх. Одоо бол зүгээр яг жоохон хүчтэй сэлэх гэлж байна. Тэгээд өнөөдөр манай өрөөний 3 ахын гурлаа гэртээ байгаа. Өрөөндөө байна. Тэгээ өөрийнхөө өнөөдөр юу хийхээсээ бүгдээрэнд нь сонирхуулах гад бичлэг хийж байна. Бидрийг байрнаас гарахгүй байхыг зөвлөсөн. Яа тэгэхээр энэ кампус маань амар их модтой болохоор шуурга салхи болохоор шуурхаар ингээд боднууд нь хугараад уучдаг. Гэт одоо юм хумнаас болгоомжлоорой. Өнөөдөр нэг юмрхүү өнгөрч байна. Интернет болдоггүй. Жоох юм ихсэн чи. Нэг хоол хийчихэд да. Миний ус шал сонирхт яа нүсэд тариулах юмсан. Яаж тариулна? Тэрс гоё гар явчих шүү дээ. Одоо гайгүй төрөн бүрээ амар салхилаад бижээ. Йоо.
хүрээ болчихлоо. Одоо тэгээд хөвтдөг юм билүү гэсэн шийдвэр гаргаад. Уг нь кино үзээд бичлэг хиймээр байгаа ч гэсэн буцаараа кино үздэг болохоор бичлэг хийх нөхцөл алга. Тэгээд энэ дараа болцоо Бээжин тэгээд гадаа амар салхитай байна. Түрүүн бүр амар би нэг бичлэг хийх гэсэн чинь бүр салхилаад болж өгдөг. Тэгээд маргааш дахиад дөнгөж сая мэдээ аваад маргааш дахиад бас юм аюулгүй байдлын амралт хийхээр болчихлоо. Тэгээд маргааш ч гэсэн хүмүүс хичээл сургуульд явахгүй, ажил бас орохгүй. Тэгээд энэ шуурган болохоор шөндөө ширүүсэх юм бол төлөвтэй байгаа юм байна. Тийм болохоор тийм арга хэмжээ авч байгаа бах. Маргааш ч гэсэн ер нь бол нэлийн салхитай бороотой байх ахаар. Би болохоор яг тайчуунд байдаг. Тэгээд хамаагүй баг мэдэрч байгаа ер нь бол шуургыг урдуур кашун ч юм уу жижиг урд хэсгэрээ байдаг хотуудад бол илүү хүчтэй бороо мороо ороод амар их хүн нүүлгэн шилжүүлэлт энэ төр хийж гисэн тиймэрхүү байдалтай байгаа гэсэн. Тэгээд тайванд амьдардаг хүмүүс, хүүхд залуучууд миний бичлэгийг үзэх юм бол аюулгүй байдлаа сайн хангаарай. Аюулгүй байгаарай. Тиймэрхүү байдалтай байж гин. Одоо ер нь бол хэвтээд кино үзэж байгаад ер нь бол тэгээд унтах чиглэл руугаа орно. Сайхан байлаа. Баяртай. Чус. Маань нэг цуг хичээл цуудаг нэг тэр ч одоо хаана хэрэг гэлээд Кыргызстан охин ихчил гэх юм да. Тийм ихчүүд байхгүй юу? Тэр ихч чиний англи хэл чи яагаад юм гэдэртээ чи англиар л ярина штэ. Тэгээд чиний англи чи яаж ингэж англи хэлээ сайжруулсан юм ачруулсан гэх асуусан чи би өөдөөс амар тэнэг заяа. Яс үлчээд ах юм. Тэгээд тэгсэн чи би өөдөөс нь би жоох байхдаа амар их мистер би үздэг байсан. Яа, одоо ч яах вэ заяа? Одоо тийм мистер бин чинь лайк юу яагаад ярьж мэрдэг болцсон байлаа штэ. Ямар үздэг байх чи ярьдаггүй байсан байхгүй. Би тэгсэн чинь амар тэнэг мистер би үздэг байсан гэдэг. Би яг мистер би үздэг байсан үнэн л дээ. Гэтэ ярьдаггүй байсан байхгүй. Би мистер би үзэж англи хэлээс яжруулаагүй шүү манайхаа. За энэ бүр амар сэтгэлээд байна. Орхос. Яа бүтэнд өнөөдөр хамт нэг өдрийг өнгөрүүлсэнд баярлалаа. Дараа нь би гоё бичдэг гинэ. Өнөөдөр уг нь гоё сэрүүхэнд сэлгэлээд байгаа. Өдөр алгын гэж үг сэлгэлтэй байдаг бол. Гэтэ бас амар нэг амар сэлгэлж байна. Йоо. Хэрэг алга. Одоо тэгээд манай коридор одоо тэгээд орлоо. Бүгдээрэнд нь баярлалаа. Thank you. Шишээ.
감사합니다. 아리가또. Спасибо, danke, merci.